Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэн 107 дахь подкаст маань хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийнхаа подкастаар ойрт Монголд болж өнгөрч байгаа нэлээд халуун сэдвийн хүрээнд Минжээ эмчтэй хамт ярилцахаар бэлэн болсон байна. За сайн байцгаана уу сонсогчдоо, та бүхэндээ сонсож байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Минжээгийн ажил нь сайн уу? Ажил сайн. Яваад л байна уу те? Тий. За тэгэхээр энэ хэргийг хоёулаа сонсогчдод нэлээд ойлгомжтой тайлбарлаж ярихыг хичээе. Цаг хугацааны дараалал яг юу болж өнгөрсөн. За тэгээд Батчулуун эмч бол яагаад хоригдсон талаарх мэдээллийг сонсогчдод хүргээд эргэн тойронд нь болж өнгөрсөн зүйлийг үнэн мөнөөр нь ярьж өгөх болно. За ямар ч тач миний гар дээр бол шүүх хурлын протокол нь байгаа. Шүүх цэгийн дээр тавигдсан нээлттэй мэдээлэл болохоор нууц мэдээлэл энэ төр бол ерөөсөө биш. Хин ч ороод унших боломжтой байгаа. За тэрнээс гадна яриагаа эхлэхийн өмнө бит хоёрын айл нь хин нэгний тал руу хэтэрхий хивэх биш. Яг цагаан дээр одоо хараар бичигдсэн байгаа зүйлийг та бүхэнд их сурвалжтайгаар хүргэнэ. За тэгэхээр 2023 оны 8 сарын 5-наас 6-нд одоо шилжих шөнө Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр дээр 3-р хорооллын зам тээврийн осол болоод А гэх эмэгтэй гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж хагалгаанд ороод тэгэд тархины хүлтэй гэдэг нь бол тогтоогдсон юм байна. За хохирогч гэд одоо энэ шүүх хурлын протокол дээр дандаа хохирогч А гэд бичсэн бэлээ. Тийм учраас шууд тэрнгээр нь уншаа явчих. За хохирогч А-гийн гэрийнхэн болох ээж нь төрсөн ах нь бас үеэл ах нь гэд 3 хүнээс элэг бөөр түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч хохирогч А-гийн биеэс шүрмэс түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шүрмсийг тойг яс шаант ясны бэхлэгдэх хэсгийн хамт саран жиргэвч шүрмэс семимембраносус шүрмсийг шаант ясны дээд булуутай хамт хоёр дунд чүмэгний доод буулуу ахилийн шүрмэс перонос лонгус шүрмэс тибиалис антериор шүрмэс зэрэг хүний доод мөчтийн эд хүний эргэтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлаж хэлээгүй бодит байдлыг нуун дарагдуулж хуурам эхэлж авсан гэх гэмт хэрэгт холбогдуулж шүүгдэгч Батчулуун эмчиг бол эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс эд эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дараагаар ажиллаж байгаа үед нь баривчилсан юм байна. За Баянгол дүүргийн прокурорын газраас П-овогтэй Батчулууны үйлдэлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 15-ын 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зөвлөлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм байна. За Баянгол хаан уул Сөнгөн найрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхаар шатны тойргийн шүүгдэгч Батчулууныг хуурам эхэлж хүний эд эрхтнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 15-ын 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шүүгдэгч П-овогтэй Батчулуунд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус хүчингүй болгож цагдан хорихоор шийдвэр гаргасан гэсэн байна. За тэгээ энэ нэг авна гэж хэлээгүй зүйлүүдээ авсан гэсэн үндслэлээр 2 жил хагасын цагдаа орох шийдвэр гараад за энэний дараачаас бол магадгүй олон нийт одоо бүрч их энэ асуудлын талаар ярилцаж шуугаж эхэлсэн баг. За тэгээ энэ дээр нэг тайлбарлах ёстой. За бас бид нар ойлгохгүй өнгөрч болохгүй нэг асуудал байгааг нь бол олж харсан. За тэрийг нь одоо тайлбарлаад үгэй. Түрүүний дурдсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 15-ын 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэдэг нь болохоор амьд хүнээс энэ нь бол амьд шүбэр ингээд амьд сэрүүн байгаа. Эд эс эргэтэн болон түүний бусад хэсгүүдийг хохирогчийн хүсэл зоригоос гадуур хуурам эхэлж эсвэл хүч хэрэглэж авсныг заасан байдаг юм байна. За өөрөөр хэлэх юм бол одоо хохирогч А эд эргэтэн авах үеэр автослын улмаас аль хэдийнэ нас барсан болох нь одоо гэмтэл согог судлалын нэгдсэн эмнэлгийн 2 удаагийн тархины үхэл тодорхойлох одоо хурал болон хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт тогтоолоор нотлогдсон. Нас барсан хүнийг амьд хүнтэй адилтгаж үзээд эрүүгийн хуулийг нь буруу тайлбарласан байсан. За тэгсэн чинь донорын тухай хуулийн 3.1-ийн 3-т нь болохоор амьгүй донор гэдэг нь тарих бүрэн үхжиж
үйл ажиллагаа нь эргэшгүй алдагдсан, нас барсан гэдг нь тогтоогдсны дараа үйл ажиллагаа нь хэвэн явагдаж байгаа зарим эд эс эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцос гэж заагдсан байдаг юм байна. Тэгээ ер нь бол ингээд тарих болон тархины бага хэсгийн бүх үйл ажиллагаа нь эргэж сэрхгүйгээр алдагдсан үед нь эд эс эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирддаг гэсэн байна. Тэгээ энэ тайлбараас нь харахаар бол Батчулуун эмчийг эрүүгийн хуулийн 15-ын 3 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт буруутгасан явдал нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх цэгийн сайт дээр бичигдсэн байгаа юм. За тэгээ донор болсон эмэгтэйгээс хуульд заасан журмын дагуу ар гэрээс нь зөвшөөрөл аваад эргэтэн авах хагалгааг яг мэрэгжлийн эмч нар бол ёс гормын дагуу багаараа гүйцэтгсэн. Ямар нэг хувийн ашиг сонирхол гэсэн зүйл бол байгаагүй. Шүүхээс ч гэсэн нөхцөл байдал дээр нь дүгнэлт хийж хохирогч бол амьгүй донор байсан. Амьгүй донороос эд эргэтэн авах хагалгааг зааврын дагуу гүйцэтгсэн гэдгийг нь тогтоосон юм. За тэгээ энэ дээр хамгийн том хөндөгцсөн асуудал нь болохоор элэг, бөөр, шүрмэс авах талаар ар гэрийнхэнд нь танилцуулаад гарын үсэг зурулж авсан. За тэгсэн чинь шүрмэс гэж юусоо яриаггүй. Шүрмэсний талаар дурдаагүй мөртлөө авцсан байсан гэсэн асуудлаас болоод хэрэг мандаж эхэлсэн байна. За ер нь бол гарын үсэг зурулсан цаасан дээр бол маш тодорхой бичигдсэн билээ. Тэр гарын үсэгтэй цаасыг нь ч гэсэн Зариг цэгийн сайт олон нийтэд дэлгээд харуулсан байсан. За тухайн бичиг дээр бол зөвхөн элэг, бөөр гэж бичээд дараа нь шүрмэс гэж нэмж бичсэн гэх маргаан бас гарсан болохоор ямар нэг байдлаар сүүлд нь тэр шүрмэс гэсэн үгийг нөхөж бичээгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон юм билээ. За тэгсэн чинь анхнаасаа болохоор шүүх энэ нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүүгээр зөвхөн ар гэрийн хүмүүсийн гэрчийн мэдүүлгүүд дээр нь үндэслээд ар гэрээс нь шүрмэс авах зөвшөөрөл аваагүй мөртлөө шүрмэс түүний бэхлэгдсэн байсан тулгуур эдийг цусны хүүдийн хамт хуурч мэхлэх байдлаар авсан гэж буруутгаад эхэлсэн. За тэгээ энэс үүдэлтэйгээр бол ар гэрийнхэнд хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэргийг хүчтэй дэвэргэж эхэлсэн юм шиг байгаа. Тэгээ тухайн хуудас дээр нь Батчулуун эмчийн гарын үсэг байхгүйсэн мөртлөө ингээд яагаад яллагдагчаар татсан гэдэг нь бол бас айгүй эргэлзээтэй байсан. За энэ донорын тухай хууль дээр нь ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авах гээд заагдсан байдаг мөртлөө эд эрхтэн тухай бүрийг нь тайлбарлаж нэг бүрчлэн зөвшөөрөл авна гэсэн зохицуулалт юусоо байдаггүй мэн. За тэгэхээр яллагдагчаар татагдсан Батчулуун эмчийн өөрийнх нь яриаг ямар ч засваргүйгээр та бүхэндээ дамжуулъя. Намайг эрүүгийн хуулийн тусгай ангийн 15-ын 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж улмаар хууль бусаар бусдыг хуурам мэхэлж ам хохирогч эсавхтай Агийн биеэс зөвшөөрөлгүйгээр эрхтэн авсан гин буруутайд тооцож 2 жил 6 сарын 20 хял оноосныг огт зөвшөөрөхгүй. Миний бие өөрийн ухамсарт амьдралаа Монгол хүний амь нас эрүүл мэндийг аврахад зориулж энэ хугацаанд 150,000 орчим хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж түүнээс 10,000 гаруй хүнд эрүүл мэндийн эрсдэл бүхий том их засал хийсэн. Энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхдээ ямар ч хувийн ашиг сонирхолгүйгээр өргөсөн тангарахтаа үнэхээр ажиллаж Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажилласан ба 2018 оны 1 сарын 19-ний өдөр Монгол улсын донорын тухай хууль шинжлэгдэн батлагдсантай холбоотойгоор байгуулагдсан эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дараагаар томилогдож ажилласан. Энэ цагаас эхлэн тус албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой удирдамж, заавар, журам хөтөлбөрийг боловсруулан Монгол улсад амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хөгжүүлэх, амьгүй донорын үйл хэргийг олон нийтэд таниулах нөлөөллийн үйл ажиллагааг хийх, эрүүл мэндийн байгууллагуудад тархины үхэл тодорхойлох багуудыг байгуулах, эмч эмнэлийн ажилтнуудад тасралтгүй сургалтын үйл ажиллагааг хариуцаж хөгжүүлэх, шинэ технологиг Монгол улсад хөгжүүлэхэд эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд миний бие хууль тогтоомж дүрм журамд заасан үүргийг бүрэн биелүүлж ямар ч хувийн сонирхолгүйгээр бусдад амьдрал бэлэглэх, амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө ажилласан. Энэ ажил үүргийн хүрээнд намайг буруутгаж байгаа үйлдэлийг хийсэн бөгөөд миний бие хуульд заасан журмын дагуу зохих зөвшөөрлийг амьгүй донорын ар гэрээс зөвшөөрөл авсан. 2023 оны 8 сарын 8-ны өдөр гэмтэл цогог судлалын төвөөс эд эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба руу залгаж зам тээврийн осолд орж тархины үхэлд хүрсэн боломжит донор байна. Бид нар тархины үхлийг 2 удаа тодорхойлсон, холбогдох шинжилгээнүүдийг хийсэн. Бүх шинжилгээнүүд донор болох боломжтой гэж гарч байна. Гэр бүлтэй нь 2-3 удаа уулзсан.
Ер нь бол тархиндаа авсан гэмтлээсээ болоод эргэлт буцалтгүй тархины өвхөлт хүрсэн болохыг ар гэртэн тайлбарлаж хэлсэн талаар мэдэгдсэн. Улмаар миний бие ажил үргийнхээ хүрээнд мэрэгжилтэн овогтой Б-гийн хамтаар гэмтэл саваг судлалын үндэсний төв дээр очиж боломжит донор эс овогтой А-гийн өвчний түүх, биеийн байдалтай танилцаж, амь хохирогч эс овогтой А-гийн гэр бүлийн гишүүдтэй уулзаж, эмнэлгийн зүгээс боломжит бүх арга хэмжээг авсан боловч амь насыг нь аварч чадлагүй тархины өвхөлт хүрсэн болохыг нь тогтоосон. Та бүхэнд эмгэнэл илэрхийлье. Монгол улсад донорын тухай хууль гэж байдаг. Миний хувьд хуулийн өмнөөс, төрийн өмнөөс Ааг донор болгохыг та бүхнээс хүсэж гин гэж амьгүй донор болох хүсэлтийг тавьсан. Улмаар донорын гэр бүл зөвлөлдөж Аагийн төрсөн их 2 ах, 1 үеэл ах нь орж ирээд бид нар Монгол хүний амь насыг аврыг буйнд уйл хий гэсэн. Харин үеэл ах нь манай хамаатны нэг хүн бас элэгний донор хүлээгээд олж чадахгүй нас барсан. Тийм болохоор бид нар бас хүний зовлонг ойлгож байгаа учраас зөвшөөрье гэж хэлээд донор болгох зөвшөөрлийг өгсөн. Тухайн хугацаанд миний бие ар гэрт нь миний зүгээс их баярлж гин. Бусдын амь насыг аврах энэрэнгүй сайхан сэтгэл гаргаж байгаа талархаж байна. Эрүүл мэндийн сайдын баталсан донорын зөвшөөрлийн хуудасны маягт байдаг. Үүнийг манай мэрэгжилтэн Б гаргаж өгнө. Та бүгд танилцаад гарын үсгээ зураарай. 3 хүн гарын үсгээ зураарай гэхэд нэг ах нь хинэн гэдгийг нь бол мэдэхгүй байна. Надаас яг ямар идэрхтэн авах юм бэ гэж асуухт нь би түүнд 2 бөөр, элэгний эргэн тойронд байгаа судас, шүрмэс авнаа гэж хэлсэн бөгөөд за нэгэнт та нар маань зөвшөөрөл өгсөн учраас би дараагийнхаа ажлыг буюу донороос эргэтэн авах мэс заслыг зохион байгуулах, авсан эргэтнээ шилжүүлэн суулгах мэс заслаа зохион байгуулах зэрэг ажлуудаа эхлүүлэх хэрэгтэй байна гэж хэлээд өрөөнөөс төрүүлээд гараа явсан. Тус өрөөнд манай мэрэгжилтэн овогтой Б Агийн гэр бүлийн гишүүдээр гарын үсэг зурулж үлдсэн бөгөөд уг зөвшөөрлөөр элэг бөөр шүрмсийг авах зөвшөөрлийг ар гэрийн зүгээс өгсөн байсан. Донор болох зөвшөөрөл өгөгдсөний дараа улсын 1-р төв эмнэлгийн эргэтэн шилжүүлэн суулгах төвийн бөөр шилжүүлэн суулгах, хавдар судлалын үндэсний төвийн элэг шилжүүлэн суулгах болон шүрмэс шилжүүлэн суулгах багуудын ахлагч нарт донор гарлаа. Та нар бэлтгэл ажлаа хангаарай гэж мэдэгдсэн бөгөөд тус багууд баталсан зааврын дагуу донороос эд эргэтэн авах мэс заслыг гүйцэтгэн мэс заслын үйл явцын талаарх мэдээллийг мэрэгжилтэн Б-гээс авч исэн. Шүрмсийг авах хагалгааг хийхдээ анхных нь хэлбэрийг хадгалахын тулд буюу шүрмсийг агшааж бусдад мэс засал хийх бололцоогүй болох эрсдлээс нь сэргийлж бэхлэгдсэн ястай нь хамт авдаг бөгөөд шүрмэс авах мэс заслын багийн эмчнэр илүү эд эргэтэн авсан зүйл байхгүй. Цусны хүүдийн хувьд элэгтэйгээ наалтчихсан байдаг учраас элгийг нь авахд хамтд нь авдаг. Миний бие тухайн цаг хугацаанд ямар эргэтэн авах талаараа ар гэрийн гишүүдэд нь хэлж зөвшөөрөл авсан бөгөөд эмнэлгийн мэс заслын зааврыг бүрэн танилцуулаагүйгээс болоод үл ойлголцол тухайн цаг хугацаанд үүссэн байх ба би ямар ч хууль бус санаа зорилгоор хуурам ихэлж донороос эд эргэтэн авсан зүйл байхгүй болно. Ийм данхай шатны шүүхэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэж ярьсан байсан. За тэгээд Бочолын эмчийн өмгөөлөгч нь болохоор давж заалтаад хуулийн бүх зохицуулалтуудыг нэгнгүү тайлбарлаж танилцуулаад буруу зүйл ангаар яллах дүгнэлт үйлдэлснийг нь хүчингүй болгож цагаатгаж өгнө гэж бас дурдсан билээ. За тэгээд энэ дээр бас хохирогчийн ээжийн хэлсэн үгийг та бүхэнд бас дамжуулъя. Надаас зөвшөөрөл авахдаа элэг 2 бөөрийг нь авна гэж хэлсэн. Өөр зүйлд нь хүрэхгүй гэж амласан. Элэг бөөр авахдаа ганц нэг судас бас авч магадгүй шүү. Учир нь өөр хүнд элэг бөөрийг нь суулгахад цаад хүнийхэн судас гэмтчихсэн байх нөхцөл байдаг юм. Тийм зүйл гарч магадгүй гэсэн. Шүрмэс гэдэг дээр би огт санал нийлэхгүй байна. Би охин дээрээ ороход охины маань хөөл гар нь бүлээхэн байсан. Толгооноос бусад зүйл нь зүгээрээсэн. Толгоог нь л боосон байсан болохоос бусд нь бол яг л амьд хүн шиг халуун бүлээн байсан. Шүрмэс авна гэж хэлээгүй байж авсан болохоор гомдолтой байна. Түүнээс биш Бочолон эмчийн мууг үзээд энэ хүнээс ашиг хонжоо хараад миний охиныг ингэсэн гэж гомдол бичээгүй. Энэ хүнийг муу юм руу явуулчих гэсэн сэтгэл надад байгаагүй гэж хэлсэн байсан. За энэс гадна хохирогчийн талын өөр хид хідэн хүний гэрчийн мэдүүлгүүд бас байгаа. За хоорондоо юу н ярианууд нь нэлээд тийм төстэй адилхан байсан болохоор хоёрыг нь ямар тач та бүхэнд дуртаад дамжуулъя. За гэрч овогтой гэж хүний ярьснаар эрүүл мэндийн яамнаас явж гинэ гэд 2 хүмүүс бид нартай уулзъя гэх санал тавьсан. Гэр бүлийн гишүүдээс ээж Аан, тэгээ төрсөн том ах Б, дунд ах болон миний бие бид дөрөв тухайн 2 эмчтэй уулзсан. Эрүүл мэндийн яамнаас явж байгаа юм аа. Юуны түрүүнд эмгэнэл илэрхийлье. Осол болсонд харамсаж байна. Та нартай нэг юм зөвлөлдөх гэсэн юм аа гэд донорын тухайн асуудлыг яриад элэг 2 бөөрийг нь хандивлаач гэх санал тавьсан. Тухайн асуудлыг ярьж эхлэхэд ээж нь шоконд ороод наадах чинь бид хэдий мэдэхгүй юм байна.
гэр бүлээрээ зөвлөлтий гэж хэлсэн. Бид хэд гэр бүлээрээ яриад зөвшөлтсөгч биш, сүүлдээ муудаан сайдаанч болсон. Хамгийн сүүлд ээж нь бидний урд зогсож жогоод төрүүлсэн хүүхдээ босгож чадахгүйгээс хойш ядаж 3 хүүхдийг нь бодоод ар гэрт нь хүндрэлтэй байгаа хүмүүс зөндөөл байлгүй. Ээжийнхээ үгэнд ороо гэж хэлээд элэг бөөр хоёрыг нь хандивлаа гэж бид хэдэд хэлсэн. Тэгээд том ах те ээж аа болон миний бие бид гурав тухайн амьгуу доонрын зөвшөөрлийн хуудас гэх зүйл дээр нь гарын үсгүүдэд зурсан. Тухайн үед хүн болгоны сэтгэл санаа тогтворгүй, айцтай, санаа зовсон байдалтай байсан. Батчулуун эмч өөрөө ч бид нар элэг бөөр гих зүйлсийг л аавна гэж 2-3 удаа хэлсэн. Тэр үед ар гэрийнхэн бид хэд бүгд байсан. Тэгээ гарын үсэг зураад байж байтал теорийн цагдаагийн албанаас Өнөр Бат гэх хүн доонрын асуудал манай цагдаагийн байгууллагад хамаагүй шүү. Ийм зүйлийг би сонсож байгаагүй юм байна шүү. Би та нарт хэлсэн шүү гэж хэлээд гараа явсан. Гарын үсэг зураад байж байтал юу үдээс хойш хагалгаанд ороод эхэлчихсэн. Бараг бүгд бэлэн байсан юм уу хаашаа юм. Анхнаасаа төлөвлөсөн байсан юм шиг байсан. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ нэгэнд дүү маань өнгөрч байгаа юм байна гэд ээж, аав, ах дүү нарыгаа ээжиндээ очиод байж бай гэж хэлээд явуулсан. Том ах те бид хоёр эмнэлгийн гадаа хагалгаа дуусахыг хүлээж итэл эрүүл мэндийн яамны ажилтан Б гэх хүн тим дугаараас 21 цаг 57 минутанд зүрх зогссон цаг нь 21:57 гэх утгатай зурвасыг над руу илгээсэн. Тэгээд дүү маань өнгөрч байгаа юм байна гэд лам дуудсан. Талигачийг өгөхгүй байж байгаад өөрөөр 4 цагийн орчим хагалгаа дууссан. Хүнээ салах ёс гүйцэтгэх өрөөнд орж ирж аваарэ гэж нэг эмнэлгийн ажилтан хэлсэн. Тэ ахыг 2 ламтай цуг аваад орсон. Орхоос өмнө хагалгаанд орсон эмчнэрийн нэг нь хагалгаа амжилттай болсон элэг бөөр хөлийнхэн эд эрхтнүүдийг маргаашнаас донорт өгнө гэх зүйлийг хэлсэн. Тэр үед надад юу болчихвоо гэсэн бодол төрөөд би төрсөн ах 2 ламыг орхоос нь өмнө ганцаараа төрүүлж ороод талигачийн дээгүүр бүтээсэн даавыг нь хөл талаас нь сөхөөд харахад 2 өвдгийг нь задлж яраад үдээсний машинаар үдчихсэн байсан. Алтан хайрцгийг нь нээлгээд ажил явдал нь 23 оны 8 сарын 11-ний өдөр болж хөдөөлүүлсэн. Лам тухайн үед шар даавуугаар биеийг нь ороо гэж хэлсэн. Том ах дундах хоёртой талигачийн даавууг солих гэтэл талигачийн 2 өвдөг шилб өсгийн хэсгийг нь задлаад үдээсний машинаар үдчихсэн байсан. Том ах нь энэ одоо юу болоод байгаа юм бэ гэд уйлаад сонирн болоод гадаа настай улсууд байгаа шүү гэд дүүгээ ороогоод би талигачийн дунд хэсгээс том ах те хажуугаас нь дэмж өргөөд ахата энийг бариад үзтээ их хөнгөн байна гэж хөл хэсэг рүү заасан. Тэгээд бид хоёр хөлийг нь бацхад хөл нь их зөөлн ялцгансан байсан. Тухайн үедээ гадаа байгаа ах дүү нараа бодоод л Улаанбаатар буянгийн баруун талын дурсгалын цэцэрлэг түрээлэнд 23 оны 8 сарын 11-ний өдөр хөдөөлүүлсэн. Тухайн зөвшөөрлийн хуудсан дээр шүрмэс гэж байсан талаар би анзаараагүй. Сүүлд 23 оны 9 сарын 13-ны өдөр Батчулуун эмчээс зариг цэгмэн сайтын сэтгүүлч нартай ярилцлага хийж байгаад тухайн зөвшөөрлийн хуудасны хуулбар хувийг нь нэхэж байгаад авсан. Тэр үед шүрмэс гэж бичигдсэн байсан. Анх Батчулуун эмч ярихдаа элэг бөөр хоёрыг нь авна, өөр эд эрэхтэн авахгүй гэж алгаа хавсраад гуйж исэн. Бид нар нэг л зүйлийг гайхсан. 21 цаг 57 минут болж байхад эрүүл мэндийн яамны ажилтнаас мессеж ирэхэд ёсоо дагаад лам дуудаад хүнээ авах юм байна да гэд байж байтал өөрийн 4 цагийн орчим хүнээ аваарэ гэж ярьсан. Талигачийн биеэс зөвшөөрлөхгүй эд эрэхтнийг авсанд гомдолтой байна гэж ярьсан мэлээ. За бас дунд ахна гэд нэг хүн байгаа. За тэрний одоо ярьсныг та бүхэн дамжуулъя. Ер нь бол талигач дүү маань донор болохоос өмнө ухаангүйч гэсэн амьд амьсгаатай байсан. Эмч нар нь яамнаас хүмүүс ирж байгаа. Ирэхээр нь уулзуулъя гэж хэлсэн. Удаагүй яамнаас хүмүүс ирлээгээд тэр хүмүүс нь бид нартай уулзсан. Тэгэхэд Батчулуун гэх эмч уулзаад донорын талаар хэлж яриад эс овогтой аагаас зөвхөн элэг 2 бөөрийг нь донор болгооч гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь бид нар түүнээс зөвхөн элэг 2 бөөрийг нь л авна бидтэй, өөр бусад эд эрхтнүүдийг нь авахгүй бидтэй. Тэгнэ гэвэл зөвшөөрөл өгье гэхэд Батчулуун эмч тэгэхгүй, харин элэг 2 бөөрийг нь авахдаа тэр хаваас хэрэгцээтэй судасл авна, өөр бусад зүйлс юу ч авахгүй гэж хэлсэн. Батчулуун эмч биднэрт нэг хуудас гаргаж ирээд за энэ дээр гарын үсгээ зураарай гэж хэлсэн. Тэгэхдээ биднэрт тэр гарын үсэг зурулж байгаа цаасан дээр юу гэж бичсэн байгаа, ямар учиртай цаас болох талаар юу ч хэлээгүй. Уншуулж танилцуулалгүй, гарын үсгээ зурчих гээд л гарын үсэг зуруулсан. Мөн дээрэс нь биднэрт үүнтэй уншиж танилцаарай, энэ дээр ийм зүйл бичигдсэн байгаа шүү гэсэн зүйл огт хэлээгүй. Хэрвээ хэлж ярьсан бол бид нар нэг тогтож харахал байсан. Талигач дүүгийн манд биеэс элэг 2 бөөр бас хэрэгцээтэй судасл авна гэж ярьсан. Бусдаар бол шүрмэс авна гэж юу ч хэлж яриаггүй. Хэрвээ анханасаа хэлж ярьж
тайлбарласан бол өдийд ийм асуудал ерөөсөө яригдахгүй байсан. Дээрээс нь бид нар ч өөр бусад эд эрхтнүүдийг нь өгөхгүй гэд донор болгохоос татгалзаж тэр хуудас дээр нь гарын үсгээ зурхгүй байсан. Тэр зөвшөөрлийн хуудас дээр бичигдсэн зүйлсийг биднэрт ерөөсөө тайлбарлаж хэлээгүй. Үүн дээр нь овог, нэр, гэрийн хаяг, утасны дугаараа бичээд гарын үсгээ зураарай гэж хэлээд л нэг цаас өгсөн. Ээж бид хоёрын хувьд бичиг үсэг муу учраас тэр мэдээллүүдийг өөрсдөө бичээгүй, ээгээр бичүүлээд өөрсдийн гарын үсгээ зурсан. Түүний биеэс авах эд эрхтнүүдийн нэрсийг ерөөсөө бичээгүй байсан. Бичсэн бол анзаарч харах л байсан. Хамгийн сүүлд гарын үсгээ зурхаасаа өмнө нь хүртэл Батчулуун эмчээс зөвхөн элэг 2 бөөрийг нь лавна бидтэй гэхэд тэгнэ. Гэхдээ ганц нэг судсыг нь авах шаардлага гарах байхаа гэхэд нь үнэхээр тийм бол яах вэ гэж хэлсэн. Би 23 оны 8 сарын 11-ний өглөө талигач дүүгийнхаа бигдэнд хурж ясыг нь барин бигдэнд тэмдэг тавьж агаад анзаарч мэдсэн. Талигач дүүгийн маань баруун зүүн 2 хөл нь их л пимбэж хавцсан байдалтай 2 хөлийнх нь шилб дагуу нэлээд урт мис заслын ойдол бүхий шарахыг үдээсний машинаар үдчихсэн юм шиг ойсон байсан. Ингэж л өөр эд эрхтнүүдийг нь авсан болохыг хамгийн анх би анзаарч харж мэдсэн юм. Би сүүлд ганцаархнаа үлдээд хагалгаанд орох гэж байгаа 2 эмчтэй уулзаад дүүд маань энэрэнгүй зөөлөн хандаарэ хамаагүй янз бүр болгочихгүй бидтэй гэхэд зүгээрээ санаа зовлтгүй та хэдэд маш их баярлалаа гэж хэлсэн. Сүүлд Зариг цэгийн сайтын сэтгүүлчтэй хамт Батчулуун эмчтэй уулзаж ярилцлага авч дууссаны дараа манай ээж Батчулуун эмчээс та яагаад ингэж байгаа юм бэ? Анхнаасаа ингэж яриаггүй бидтэй өөр эд эрхтэн аваагүй бидтэй гэхэд Батчулуун эмч уучлаарай үнэхээр миний буруу гэж уучлал гуйж байсан гэж бол ярьсан байгаа. За тэгээ энэс гадна бол цагдаагийн албан хаагч, за тэгээд эмнэлгийн албан хаагчид, шинжээч эмч мөн одоо эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарт оролцсон хүмүүсийн гэрчийн мэдүүлгүүд ч гэсэн хамт одоо хавсрагдсан байсан. За бөөрийг нь авах, элгийг нь авах, шүрмсийг нь авах гээд одоо тусдаа баг бүрэлдэхүүн ажилтдаг. Тэгээд бүгд бол тусдаа мэдүүлэг өгч гэрчээр одоо оролцсон байсан. За тухайн хүмүүсийн хувьд бол яг л одоо бүх зүйлийг ёс гормын дагуу гүйцэтгэж дуусгасан. Цаанаас ямар зааварчилгаа өгсөн байна уу? Тэрнийхэн дагуу бүх зүйл болж өнгөрсөн гэдгээ бол ярьсан билээ. За энэ гэрчүүдийн мэдүүлгийн агуулга нь бол бүгд ерөнхийдөө одоо адилхан байсан. Батчулуун эмчийн одоо өөрийнх нь ярьснаар бол би аим хохирогч эсогтэй Агийн биеэс цөсний хүүдий тойгны шүрмсийг тойг яс шаант ясыг бэхлэгдэх хэсгийг хамтна саран жиргэвч шүрмс семимембраносус шүрмсийг шаант ясны дээд булуутай хамт 2 дунд чөмгөний доод буулуу ахилийн шүрмс перонос лонгус шүрмс тибиалис антериор шүрмснүүдийг нь авах талаар хэлж тайлбарлаагүй. Шүрмс авах мэс заслын багийн эмч нар эс овогтой аагаас шүрмс авахдаа илүү эд эрхтэн авсан зүйл байхгүй. Шүрмсийг нь авахдаа бэхлэгдсэн ястай нь хамт авч байгаа нь энэ юм аа. Би шүрмс авахдаа шүрмснүүдийг бэхлэгдэх хэсгийнх нь хамт авах байсныг мэдчихсэн. Угаасаа ингэж л авах ёстой. Би зөвхөн шүрмс авна гэд л хэлчихсэн байсан. Тэр үедээ би тайлбарлаж өгөхөө мартчихсан байсан. Дээрээс нь донор гараагүй их хутсан байсан учраас донор олдож байгаад нь баярлаад сэтгэл хөдлөөд бушуухан л хүний ам аврыг гэж бодоод яарч сандраад гарчихсан. Амьгүй донороос эд эрхтэн авах зөвшөөрөл авахдаа гэр бүлийн гишүүдэд нь авах гэж байгаа эд эрхтний талаар нарийн сайн хэлж тайлбарлаж ойлголт өгөх нь миний үүрэг байгаа юм. Миний хувьд амьгүй донорын гэр бүлийн гишүүдтэй хийх уулзалтыг хариуцдаг. Миний хувьд талигаачийн гэр бүлээр 2% амьгүй донорын гэр бүлийн зөвшөөрлийн хуудас зуруулаад нэгэн дээр нь бүх нөхөх хэсгийг буюу элэг бөөр шүрмс гэдгээ бичээд гарын үсэг зуруулсан. Харин нөгөөний хувь дээр нь элэг бөөр шүрмс гэж нөхөх хэсэг дээр нь бичлгүүгээр гарын үсэг зуруулсан. Анх цагдаа дээр ирж уулзахдаа гаргаж өгсөн амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас нь гэмтлээс би өөрөө хуулбарлаж авсан хуулбар хувь нь байсан. Ориг их хувийг нь овогтой Б эмч гэмтэлд үлдээсэн гэж надад хэлсэн. Тэгээд анх энэ гарын үсгийн шинжилгээ хийлгэх үед би гэмтлээс их хувийг нь авчирч өгч шинжилгээ хийлгүүлсэн. Одоо хэргийн материалтай танилцахад гэмтлийн эмнэлгээс эрүүлсэн өвчний түүхтэй хамт ирсэн 2% амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудаснууд нь гэмтлийн эмнэлгийнхэн өөрсдөө хуулбарлаж гарын үсэг зуруулсан хуудаснууд байна. Харин нөхөх хэсэгт нь авах эд эрхтний нэр бичигдээгүй нь манай анхны 2 хуудасны нэг нь байна гэд хуудсуудыг нь бол үзүүлж танилцуулж байсан юм. За прокурорын зүгээс бол анхан шатны шүүх хурал нь хохирогчийн талд шийдвэрлэгдсэн билээ. Өөрөөр хэлэх юм бол одоо Батчулуун эмчийг буруутаа гэсэн шийдвэр гараад
Тэгээд өмгөөлөгчт нь давж заалтсан боловч тухайн гомдлуудыг нь хэрэгсэхгүй болгосон. За тэгээд шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор одоо хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй гэж бол дурдсан байсан. За тэгэхээр энэ кейсийг манай сонсогчид ямартай ч ойлгосон гэдэгт бол итгэлтэй байна. Олон нийтээр энэ хэрэг дээр яагаад ингэж талцаад ирсний учрыг ч гэсэн мэдэж авлаа. Та бүхэн хэрвээ одоо шүүхийн протоколыг нь бүрэн ихээр уншия гэж бодож байгаа бол шүүх цэгийн дээр мэдээлэл нь нээлттэй тавигдсан байгаа. За хүмүүст бол энэ талаар мэдээлэл хамгийн анх одоо зариг цэгийн гэдэг сайт дээр тавигдсан болохоор иргэдийн ихэнх нь одоо магадгүй зөвхөн хохирогчийн талын мэдээллийг нь сонсчоод тэгээд энэ хэргийг дүгнэж эхэлсэн байхаа гэж бол бодсон. Зүгээр энгийн нэг иргэн хүний зүгээс одоо энэ хэргийг харахад бол ингээд аль аль талдаа маш харамсалтай хэрэг одоо болцсон юм шиг санагдсан. Монголд яг энэ шиг одоо тархины өвчлөлттэй донороос эргэтэн шилжүүлж авах одоо энэ эмэгтэй маань 30 дахь гэлөө 32 дахь гэлөө тэрний талаар нэг мэдээлэл өгөөч. За ерөнхийдөө амьгуу донороос эд эргэтэн шилжүүлэн суулгана гэдэг маань болохоор ерөнхийдөө тархины өвчлөлттэй хүнийг л амьгуу донор гэж нэрлэдэг байгаа. Тэгээд бүх нас орсон хүн амьгуу донор гэвэл бол үгүй. Одоо 2019 оноос хойш бол нийтдээ одоо эмнэлэгт ингээд нас орсон хүмүүсийн тоог харахаар 11 орчим мянган хүн нас орсон байт юм байна. За тэгээд тэндээс тархины өвчлөлттэй буюу одоо тархины өвчсөний дараагаар ингээд зохиомлоор амьсгалуулж исэн хүмүүс 280 орчим байсан. Тэгээд тэр дундаас яг боломжит донорын шалгуурт тэнцэхгүй юу гэдгийг шалгаад донор байхын тулд одоо эрүүл байх хэвээр ямар нэг халдваргүй байх хэвээр архаг хуж өвчнгүй байх хэвээр. Тэгээд тэр шалгуурыг хангасан шалгуурт тэнцэн 74 хүн байд юм байна. Боломжит донор. Тэгээд 37 нь бол татгалцсан, 37 нь бол зөвшөөрсөн. Тэгээд яг боддоор нийтдээ донор болж исэн 32 одоо амьгуу донор байд юм байна. Тэгээд хамгийн харамсалтай нь одоо энэ хэрэг дээр дурддагдж байгаа амь насаа алдсан гэгч эмэгтэй маань Монгол орны одоогийн байдлаар хамгийн сүүлийн буюу 32 дахь донор болсон хүн байгаа. Тэгээд энэ тохиолдлоос хойш жил 6 сарын хугацаанд бол дахиж нэг ч амьгуу донор бол гараагүй юм байна. Тэрнээс өмнө бол жилд дунджаар нэг 10 орчим одоо нэг хуваад үзэхээр 10 орчим амьгуу донор бол гардаг л байсан байна. За тэгээд нийтдээ энэ 32 амьгуу донороос 45 бөөр, 27 илэг, 173 шүрмэс шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн байт юм байна. За шүрмэс шилжүүлэн суулгах бол мэдээж хүний амьдралын чанарыг бол өсгөж байгаа хаалгаа байгаа. За тэгээд бөөр илэг шилжүүлэх хаалгаа бол шууд утгаараа хүний амь аварж байгаа хаалгаа байгаа. Тэгэхээр яалтчгүй одоо жил хагасын хугацаанд гэдэг маань бас хэдэн хүний амь аварч болох байсан тэр одоо цаг хугацааг маш их алдлаа гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр яалтчгүй энэ салбар бол одоо дөнгөж хөгжиж эхэлж байгаа. Яг эдлийн хуулийн зохицуулалт ч гэсэн одоо аль аль талдаа хараахан одоо бусад хөгжингөө орныг бодвол сул байгаад байгаас байж магадгүй гэж утсан. Тэгэхээр зүгээр миний бодлоор магадгүй энэ хэрэг ингээд бусдад те бид бүхэнд ч гэсэн маш том сургамж болж цаашид хуулийн нэмэлт зүйлээ ингээд орж ирдэг ч юм уу эсвэл одоо ямар нэг байдлаар өөрчлөлт заавал одоо орж иж цэгцэрэг шатандаа орох юм болов гэж бол ер нь харсан. Ер нь одоо нөө Бачулуун эмч маань тухайн одоо зөвшөөрлийн хуудсан дээр ерөөсөө гарын үсэг зураагүй байгаа мөртлөө яагаад тэр хүн дээр ингээд эрүүгийн хэрэг үүсгэж явцсан болоо. Тэгээ ер нь л Бачулуун эмч өөрөө нөө энэ багийг би удирдах ажиллаж исэн гэдэг утгаараа хариуцлагыг би хүлээе. Мэдээж одоо яг өөрийнх нь насаараа зүтгэсэн үйл ажиллагаа нь ингээд юу гэдэг үр шимгүй болох гээд одоо нурж унах эрсдэлтэй гэж үзээд ер нь бол Бачулуун эмч өөрийн хүсэлтээр одоо хариуцлагыг би хүлээе гэж хэлээд одоо зариг цэгийн мэн нөгөө сурвалжлах гад ирэхэд нь бол ярилцлага өгсөн юм байлээ. Хариуцлагыг одоо буруу өөрөө би дааж авъя гэдэг утгаар тийм. Тэгээ ер нь бол ингээд цагдаа нар шалгалт явуулаад шалгалтын хугацаа болохоор бараг 8-9 сар шалгасан гэж байгаа байхгүй. Эд эрхтнийг нь өөрийн ашиг сонирхлын хүрээнд авсан байж магадгүй өндөр гэсэн хардлага угаасаа байгаадсан болохоор дан центрийг нас бүгдийг нь шалгасан юм билээ. Ямар нэг одоо зөрчил бол тэрнээс нь юусэн илрээгүй. Өөрөхд ажилласаа цаашаа давж юу нь бол хитрээгүй байгаа. Зүгээр тэрнийг одоо хохирогчийн ар гэрийнхэнд танилцуулах явцдаа алдаа гаргаад эсвэл буруу одоо хоорондоо ойлголцоод тэрнээсээ болоод өнөөдөр бас ийм хэмжээнд хүрсэн болов уу гэж харагцсан. За дахиад энэ дээр нөгөө хүмүүст маш ойлгомжтой би хэлмээрээ л да одоо амьгуу донор гэхээр тархин өвчсөн л донорыг хэлдэм байх тийм үү?
Тий. Тархин хүчсэн байгаа. Тэрийг нь болохоор одоо энэ эмэгтэйд болохоор 2 удаагийн нотлохоо одоо дүгнэлт гэж гарсан шүү дээ шинжилгээ хийгээд. За ингэсэн байна. 1 удаа биш шүү дээ 2 удаа гэсэн тий. Ээж нь болохоор ингээд амьд байсан, гар хөл нь одоо бүлээн байсан гэж үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ тодорхойлолт ойлголтыг өөрсдөө буруу ойлгосон гэсэн үг юм байна тийм үү? Мэдээж одоо нөгөө энэ хүн ингээд нас орсон, тархины өвхөлтэй болсон гэдгийг ойлгуулад гарын үсэг зурулсан байх хэвээр. Ингээд нийтдээ матгүй 12-оос 24 цагийн хугацаанд эмнэлгийн мэрэгчлэтнүүдийн баг одоо 2 удаагийн үзлэг шинжилгээгээр тархины өвхөлтэйг батлаад тэгээд ар гэрийнх нь ингээд нас орсныг мэдэгдэж байгаа. Тэгээд яг ингээд тархины өвхөлтэйг болоод зохиомлоор амьсгалуулж явах хугацаанд бол ер нь бол тэгээд амьсгалуулаад байгаад ээж болно гэсэн үг ерөөсөө биш. Угаасаа л нөгөө тархи ажиллахгүй учраас эд эрхтний үйл ажиллагаа бол доголдоод эхэлнэ. Амьсгал бол бас тийм тогтвортой. Одоо эд эрхтний үйл ажиллагаас цаашдаа урт хугацаанд хэвэн байдаггүй гэсэн. Тэр нөгөө яг тархины өвхлийг баталсан л бол аль болох хурдан хугацаанд донор болохгүй бол тухайн эд эрхтэн маань дараагийн нөгөө шилжүүлэн суулгасан хүн дээр очиод одоо доголдол үүсэх тэгээд үйл ажиллагааны алдагдал үүсэх эрсдэл байдаг учраас ингээ маш хурдан хугацаанд энэ бүх үйл ажиллагаа явагдах хэрэгтэй болдог. Энийг харамсалтай зүйл нь болохоор яг ингээ ар гэр мэдэж хүнээ алдаа сэтгэл санаа нь хэцүү байх үед энэ шийдвэрийг маш хурдан хугацаанд гаргах шаардлага гардаг. Тэгвэл бол одоо жишээлбэл зүрх уушиг шилжүүлэн суулгах хаалгаа хийх ёстой тохиолдолд тархины өвхлийг баталсан цагаас хойш 4-6 цагийн дотор organ harvest буюу одоо амьгүй донороос эд эрхт нь авагдах ёстой байдаг гэж одоо энэ юун дээр бичигдсэн байна. NIH-ийн судалгаанууд дээр. За тэгээд элэг бөөр элэг бол 8-аас 12 цагийн дотор бол авагдах хэрэгтэй юм байна. Нойр булчирхаж гисэн. Тэгээд бөөр бол арай харьцангуй урт хугацаанд 24-өөс 36 цагийн хооронд бол авагдаж болд юм байна. Тэгэхээр нэгэнт л одоо ингээд нас орсныг хүлээн зөвшөөрөөд донор болоход зөвшөөрөөд гарын үсэг зурсан л бол уг нь бол нас орсон гэдгийг нь ойлгож явах хэрэгтэй. Тэгэхээр бочлоо эмчээ ингээ баг бүрэлдэхүүн болохоор тархин өвчсөн хүнээс эд эрхтэн авсан учраас амьд байсан гэж нь яриад байгаа ээжийнх нь бас тэгээд нөгөө өмгөөлөгчийн тайлбар бол шууд ингээд шүүхтэр ч юм уу те хуулийн хүрээнд яригадад эхлэнгүүт өгөөсөгдмөр санагдаад байгаа байхгүй юу. За тэгээ хоёлаа ингээд цаг хугацааны дараалтаагаар жоохон хар энэ хэрэг одоо яаж ингээд эхлээд те яаж ингээд олон нийтэд ингээд төгсөн талаар тэр яриалаа ямартаач оръё. За 23 оны 9 сарын 12-ны өдөр Зариг цэгийн сурвалжлагч донорын гэр бүлийнхэнтэй очиж уулзаад Монгол Улсын засгийн газраас донор болсон иргэндээ оршуулгын зардал өгдөггүй талаар дурдж яриад тэгээд эмчнэр зөвшөөрлгүйгээр өөр эд эрхтэн авсан. Тэгээд төмөр утсаар холбоод огцсон байсан гэсэн асуудал болон одоо бочлоо эмчээр дурддагдаж яригдаж эхэлсэн юм байна. За тэгээд дараах өдөр нь болохоор өөрсдийн байран дээрээ ар гэрийнхнийг нь дуудаж авчирч агаад Ослын талаар ярилцсан чинь мөргсөн жолооч нь нөхөн төлбөр өгөхгүй харин ч ингээд машин засах мөнгө өг өнтер гэсэн тийм маргаан гарсан талаараа бол ярьсан баахгүй. Тэгэхээр нь хохирогч аагийн ар гэрийнхэн хандвийн дансны гээд тэгээ ард иргэдээс болохоор 250 сая төгрөгийг цуглараад 2 өрөө байр авсан талаараа одоо ярьсан байсан. Тэгээ энэс гадна бол нөгөө бас сайн дурын иргэд тавилах ч юм уу те одоо хүүхдүүдэд нь тоглоомч гэх юм уу те ийм хэрэгцээ юмнуудаар бол айгу тусалсан байгаа байхгүй. За тэгсэн чинь 9 сарын 14-нд нь болохоор хохирогчийг мөргсөн жолоочийн хуульч нь мэдгэл хийгээд худлаа мэдээлэл өгч гинэ. Ерөөсөө одоо машина засварлын мөнгө өг гэж ерөөсөө яриаггүй. Харин ч одоо эхний ээлжинд ингээ нөхөн төлбөр болгож 10 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь үеэл гээд нэг ах нь уурлаад дор хаяж 30 сая төгрөг өгөөд эсвэл одоо шинэ машин авч тэрэнд Prius л гэсэн байсан. Тэгээ гэр бүлийнхэнд нь газар бас байшаа авч үг гэж хэлсэн. Хэрвээ энэ хэлсэн зүйлүүдийг өгчихдэггүй гэх юм бол одоо хуульчийг нь ер нь бол нэлээд сөрдүүлсэн байхгүй. Ер нь бол баг ална гэж сөрдүүлсэн юм шүү. За тэгээ ар гэрийнхэн зүгээс бол ташаа мэдээлэл цацсан болохоор жолоочийг нь хууль шүүхийн байгууллага шүүхээс ч өмнө буруу мэдээлэлтэй болсон иргэдийн зүгээс одоо маш их дарамт ирж байгаа талаар одоо тэр жолоочийн хуульч нь бол мэдээлэл хийсэн баг. За тэгээ 9 сарын 16-нд Зариг цэгийн сэтгүүлч мөн одоо донор эмэгтэйн ээж ах үеэл нь хамтдаа бочлоо эмчтэр очиж лайв хийж ярилцлага авсан байгаа. За тэгээ 23 оны 12 сарын 7-нд нь донор эмэгтэйн ар гэрийнхэн жолоочийн өмгөөлөгчийн эсрэг гомдол гаргахаар хуульчдын холбоонд хандсан юм байна. Тэгээд 24 оны 3 сарын 7-нд нь бочлоо эмчийг сэжигтнээр татаад
хилийн ойрог тавьж эхэлсэн. За ингэж байж байгаад 25 оны одоо энэ оны 1 сарын 20-нд нь анхан шатны хаалттай шүүх хурал болж гин буруутай гэж үзээд шоронд хорих шийдвэр гарсан. Тэгээ 25 оны 3 сарын 13-нд болохоор 2 дахь шүүх хурал нь буюу одоо давж заалдах шатны шүүх хурал дээр анхан шатны шүүхээс гаргасан одоо нөгөө яллах төгөлтийг нь хിവэр нүлтэйгээд 2 жил 6 сарын нөгөө ял оноосон байсан. Тэрийг нь бол хിവэр нүлтээсэн юм билээ. За тэгээ энэ цаг мөчөөс хойш бол одоо эрүүл мэндийн салбарын мэрэгчлэтнүүд бачуулан эмчийг дэмжиж олон нийтийн өмнө бол яриа өгч эхэлсэн байгаа. Ер нь бол ингээ 2 шүүх хурал нь хоёулаа хаалттай болсон юм байна. Гэхдээ нэг шүүгч болохоор хэргийг нээлттэй байлгахаар шийдвэр гаргасан. Олон нийтийн донд одоо ийм үүссэн байгаа маргаантай асуудлаас болоод иргэдэд нээлттэй болгосон байх гэж бол бодсон. Тэгээд одоо Минжээ эмч маань одоо яг энэ талаар хизэнээс яг анх олж мэдв. Тэгээд ер нь бол та нарын дунд ч гэсэн одоо энэ мэдээлэл дээрээс харж байгаагаар бол энэ оны эхээс ер нь жоохон мэрсэр мэдээлэл хүмүүс одоо эмнэлгийн байгууллагууд нэлээд авч эхэлсэн болов уу гэж харагдсан. Ер нь нөгөө одоо шүүх рүү дуудагдаад эхэлж байгаа шүү дээ. Хамгийн сонирхолтой нь яг одоо энэ подкастер ярихаас өмнө амь насаа алдсан эмэгтэй ар гэр одоо жоллоочийн эсрэг бас зариг цэгимэнээр бас бөөн хэрэг мандуулаад хандив цуглуулсан гэдгийг би бас ерөөсөө мдээгүй байсан. За тэгээд тэрнийхэн дараахнаас бас хамгийн анх бол Бачуулан эмчийг зариг цэгимэнээр сурвалжилж байхыг бол эмчнэр бол мэдчихсэн. За тэгээд тайлбарыг сонсоод бол за яг хийх ёстой юм болохоор болсон байна. Энэ бол нэг хол явахгүй хаа. Тэгээд одоо ажиллал хийж исэн хүн юм чинь нэг ойлголтын зүрх үүссэн байна. Тэгээ ямарласан шүүхээр ингээд зөв үнэн зөвөн шийдэгдээд нэх одоо том ял бол үүрэхгүй байх гэсэн хүлээлттэй байсан. За тэгээд бас энийг эсэргүүцэж эмнэлгийн ажилтнууд дуурахгүй байсан. Яа тэгэхээр одоо нөгөө шүүхэд нөлөөлөхгүй байхын тулд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байна. Тэгээд ёс зүйтэй байна гэдэг утгаараа ерөөсөө хинж бол Бачуулан эмчийг өмөрч дуурахгүй байсан. Ар гэр одоо Бачуулан эмчийн ар гэрийнхэн хүртэлсээ нэг ч өмөрч дуураагүй байгаа. Гэтэл ингээд хоёр шатны шүүхийн дараа ял авсны дараагаар бол ч одоо юу болоод энэ шудраг бус зүйл болж юм. Яагаад зүгээр ажиллаа хийж агаад хүн шорон торигдох ёстой юм бэ гэд бол нэлийн олон одоо эрүүл мэндийн салбарын томоохон олон танигдсан хүмүүс улсын их хурлын гишүүд, ингийн эмчнэр гэд одоо миний би ч гэсэн өөрөө бас ингээ идэвхтэй дуу хоолойгоо нэгтгэж хүрхийг хичээж байгаа. Тэгээд над дээр бас юу яасан л да. Би News CGM-ийн нэг мэдээллийг харсан чинь тэрэн дээр болохоор ингээд одоо оршуулгын зардлын талаар дурдсан байсан. Тэгээ хохирогч эмэгтэй өөрөө болохоор нийгмийн даатгал төлдөггүй байсан болохоор одоо улсаас ар гэрт нь мөнгө олохооргүй болоод тэгээд эмчит гомдол гаргаж эхэлсэн гэд бас бичигдсэн байсан л да. Энэ бол яг ингээд нөгөө хохирогчийг буруутгах тэр цалаасаа биш одоо хохирогчийн ар гэрийнхнийг буруутгах талаасаа биш. Ер нь бол Монголд нэг ийм систем байдгийм байна тий. Нийгмийн даатгал сүүлийн одоо 36 сар буюу одоо 3 жилийн хугацаанд төлж байгаагүй бол донор боллоо ч гэсэн одоо оршуулгын зардал өрсөн гарахгүй гэдэг тийм байсан. Тэгээ яг энэ бол нөгөө яг тухайн үедээ бас айгүй харамсалтай л доо. Мэдээж одоо донор бол олон хүний амийг аврахад амийг аварлаа тий. Буянтай үйл хийлээ. Тэгээд оршуулгын зардлыг ингээд төрөөс даад юм байна гэсэн хүлээлттэй байж итл нийгмийн даатгал төлдгүүгийн хинж шалгаагүй. Энийг өөрчлөлт сануулаагүй байснаас бас болно. Энэ маргаан үүсэх нэг нөхцөл бүрдсэн баг. Тэгээд яг энэ хэрэг явдлын дараа бас Бачуулан эмчийн багийнхан өөртөө хөөцөлдөж байгаад одоо нийгмийн даатгал төлөвчтэй өгдөг нь хിവэрэ харин нийгмийн даатгал төлдгөө иргэнд бол эрүүл мэндийн яамнаас өгдөг хуулийн одоо зохицуулалт журам зохицуулалт бол гаргасан юм байлээ. Тэгээд тухайн ар гэрт бас яг оршуулгын зардлыг бол тэгж гаргуулж өгч чадсан мэдээлэлүүд байсан. Тэгвэл өөрсдийнхөө чадлынхаа хэрэг тодорхой түвшинд бол бас юм хүн бол хийгээд яваад байсан юм тийм үү? Тий. Би тэгээ бас бодохдоо ингээд нөгөө тэр хүртэл одоо сая энэ оны ихэнх гартал за мэдсэн хүмүүс ч зөндөө байгаа, мэдээгүй хүмүүс ч зөндөө байгаа. Гэтэ нөгөө эрүүл мэндийн салбарын өрөөсөө ингээд дуурахгүй байсан явдал дээр бас Бачуулан эмч өөрөө ч гэсэн тийм мэдээлэл тэр өрөөсөө хийж байгаагүй юу те. Яг одоо яг Бачуулан эмчээ одоо хүртэл хийж байгаа зүйлийг ингээд харахаар яг Бачуулан эмч бол хууль шүүхийн байгууллагатаа би итгэж байна, би буруу зүйл хийгээгүй гэд нотлогдчихноо гэд итгээд хүлээгээл байсан байгаа. Тэгтэл одоо яг амьтан аймагуд донор хоёр андуурагдаад байгаа бол ингээд эрүүл мэндийн салбарынхаа ингээд
тэр чигээрээ одоо л ингээд маш олон хүн илэрхийлж байгаа. Тэгээд дээд шатанд дав заалтах шатанд бол дээд шүүхт бол гомлоо гаргацсан. Одоо дээд шүүх дахин харж үзээд арай өөр өнцгөөс харж үзнэ гэж найдаж байгаа. Тэгээд одоо энэ нэг үйл ойлголцол гэдэг дээр би бол ингэж ойлгоод байгаа байхгүй юу. За донор гарч ирлээ, тархины өвчлөлтэй энэ ч нэг ингээл байнга байж идэг бас тийм донор биш байхгүй юу те. Одоо нөгөө тархины өвчлөлтэй донор гэдэг чинь одоо жилд нэг айгүй цөөхөн тоотой одоо харагдаад байгаа шүү дээ манай одоо Монголын 11 мянган хүн нас ороход дөнгөж 72 нь л боломжит тархины өвчлөлтэй донор ирүүл ямар нэг одоо тийм. Тэгээд тэндээс нэг 30 хүн л зөвшөөрд юм байна. Тийм тэгээд талаас багна гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгтэл одоо тал нь зөвшөөрдөг байсан бол одоо л нэг ч хүн зөвшөөрөхөө болт юм байна. Тэгээд одоо тийм иргэдийн дунд байгаад байгаа нэг буруу ойлголт юу байгаад байгаа гэхээр хүн нас орчгол юм бол зүгээр л эмчнэр зөвшөөрлгүйгээр одоо хамаг ид эрхтний тонон дээрэмдээ зараа борлуулчт юм байна гэсэн ойлголтыг түгээсэн байсан. За тэгээд яг энэ дээр дууртахад 97 онд Японд яг иймэрхүү тохиолдож исэн юм байна л да. Яг ингээд олон нийтийн сүлжээгээр одоо эмчнэр бол ингээд ид эрхтэн тонон дээрэмддэг гэсэн мэдээлэл тараагаад тэгээд олон нийтийн игдүүцлийг хүргэсэн. Тэрнээс хойш бол 10 жил орчим донорын амьгүй донорын олдоц маш буурсан хэрэг гарсан байгаа. За тэгээд бас энэ 2000 онд Их Британд болсон одоо Sun newspaper гэдэг нэг сонин дээр одоо ийм худал мэдээлэл тараагдсан. Тэр нь болохоор хүүхдүүдээс аав ээжээс нь зөвшөөрлгүйгээр одоо эд эрхтнийг авдгаа гэсэн мэдээлэл тараагаад за тэгээд тэрэнд бол ингээд одоо орон даяар маш их уур бухимдал хил ам үсээд тэгээд тэрнээс болоод одоо хүмүүс бол одоо би донор болохгүй гэж бүгд гар ивсгээ одоо жолооны үнэмлэхэн дээрээ одоо Их Британь жолооны үнэмлэхэн дээрээ нөө opt out системтэй жолооны үнэмлэхэн дээрээ би донор болно гэдгээ зөвшөөрдөг гэсэн юм л да. Тэрнээс маш олон хүн бас шууд донор болохыг эсэргүүцэж эхэлсэн. За тэгээ энэний хариуд болохоор Их Британий засгийн газар тухайн сонин шүүхт өгөөд тэгээд худлаа мэдээ тараасан нэр хүн гутаанд оромжилсан гэж шүүхтээд за тэгээд шүүхтэр ялалт байгуулад тухайн сонин бол олон нийтээс уучлалт хүсээд тэгээд мэдээлэлээ буцааж татчихсан хэрэг байд юм байна. За тэгээд бас энээс болоод яг нөө NHS-ийн одоо эрхтэн хандивлах сан бол ингээд маш удаан хугацаанд үйл ажиллагаанаас их доголдсон тохиолдол байд юм байна. Тэгэхээр энэ бол бас ганцхан Монгол оронд анх удаа тохиолдож байгаа биш. Өмнө нь ч бас тохиолдож исэн. Энээс болж олон хүний аймнаас өөр орнуудад олон жилээр хохирж исэн юм байна. Дэлхийд цор ганц тохиолдсон зүйл нь юу байгаад байгаа вэ гэхээр анх удаа одоо ямар ч ашиг сонирхлын зөрчилгүйгээр зүгээр ажиллаа хийж явж байгаад одоо нэг ойлголцлын зөрүү үйлсэх алдаа байд юм уу. Энэ дээрээс болоод эмч эрүүгийн хуулиар яллах дүгнэлт гараад шоронд орж байгаа тохиолдол. Тэгэхээр бас дэлхийд дахинд ийм тохиолдлууд болж исэн үү гэвэл болж исэн. Одоо зөвшөөрөгдсөн одоо аавна гэж ойлгуулснаасаа илүү олон эд эрхтэн авагдсан тохиолдлууд бас байдаг лээсэн. Тэрэн дээр ямар шийдвэрүүд дандаа гардаг байсан бэ гэхээр зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгддэг байсан юм байна. Одоо Монголын энэ Бачулан эмчтэр байгаа шиг эрүүгийнх биш. Зөрчлийн тухай хуулиар шийддэг. Тэгээд дэлхийд анхны удаа эрүүгийн хуулиар эмч яллагдсан. Одоо яг энэ тохиолдол дээр ямар нэг хорон сэдэлгүйгээр те ашиг сонирхлын санаагүйгээр ажиллаа хийж явж байгаад эрүүгийн хуулиар шийтгэгдэж байгаа тохиолдол байгаа. Би тэ нөө буруу ойлголцол дээр ингэж бодоод байна л да. Одоо донороос ингээд эдис эрхтэн авах хугацаа айгу давчуу байдаг гэж түрүүн ярьсан шүү дээ. 4 цаг хамгийн ихнийхийг бол тий. Тэгэл дараа нь 6 цаг, 8 цаг, 24 цаг хамгийн удаа тэр цагтаа амжуулж авахгүй бол нөгөө аймаа аврагдах байгаа хүн маань найдлага тасарчлаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм богинохон хугацаанд нөгөө маш олон баг ажиллаж байгаа тийм үү. Тэнд чинь нөгөө нэг илгийг нь авдаг гэж тустай байгаа эцтэй. Түнш нэг дор шууд бүгдийг ингэж аавна гэж байхгүй шүү дээ тий. Баг багаараа тустай эцтэй. Тэгээд судснуудыг нь бас ингэж авдаг багч гэдэг юм уу тий. Тэд нэр тустай байд юм л шүү дээ тий. Тэгэхээр тэр багийг нөгөө бэлтгэхийн тулд яарад нөгөө эмч тайлбараа сайн тайлж өгөөгүй гараа авцсан. За энэ бол ингээд эмчийн зүгээс нөгөө нэг тайлбарлаж өгөөгүй буруу бол Бачулан эмч өөрөө хүлээн зөвшөөрсөн юм билээ. Тэрийг одоо нөгөө шүүх хурал дээр мэдүүлэх өгөхдөө өөрөө ярьжсэн. Тэнгүүд нөгөө талаас ар гэрийнх нь хүмүүс нь магадгүй хэлснийг нь одоо сонсоогүй ч юм уу за хэлээгүй орхигдуулсан ч юм уу тэдний зүгээс нөгөө бас сэтгэл зүйн хувьд ямар хүмүүс байгаа тийм зү. Дөнгөж ингээд нөгөө одоо нас барчлаа гэдгийг сонсоод сэтгэл санаагаар хямарсан унтсан байгаа хүмүүс юмыг ингээд сонсохдоо бас тутус
сонссон ч байж бас магадгүй. Одоо бид нар чинь ингээл зүгээр нэг эмчит үзүүлээ шинжилгээний хариу уншуулахад хэдийн сандгүй лээ. Бараг 70-80% нь юус огт сандгүй шүү дээ юу хэлснийг ингээд. Яг тэрэн шиг бас ингээд цаг нь ингээд яг буруу момент ингээд таарад хоёр одоо тал хоорондоо ингээд буруу ойлголцсон юм болов гэж би одоо ингээд хараад байгаа байхгүй. За хоёр нь яг нөгөө манай бас нөгөө саяхан хавдар судлалын үндэсний төвөөс одоо эмчнэр ингээ хэвлийн баг хурал хийгээ мэдээлэл өгч исэн. За тэгээд тэн дээр болохоор юу гэж дурддагч юм гэхээр одоо бач улуун эмч бол одоо яг энэ нийт эрхтнүүчийн маш олон эмнэлэг рүү донорууд руу явдаг. Тэгээд амьгүй донор гарлаа гэж зөвшөөрөл авагдсанаас хойш нэг цагийн дотор 80 дуудлага хийгддэг гэж байгаа байхгүй юу? Яг тэрэн дээр одоо 80 өөр хүмүүс яг энэ ажиллагаанд одоо энэ донорыг хүлээж авахтаа бэлдээх, очиж донороо авах гэдэг ингээд ийм маш том үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Тэр нь яг стандартын дагуу хийгдэггүй бол нөгөө очих хүндээ нөгөө эд эрэхтэй маань гэмтээгүй очих хэрэгтэй болдог. Тэгээ маш богино хугацаанд хийх хэрэгтэй болдог. За тэгээд энэ бас ганцхан бач улуун эмч буруу юм хийгээд одоо үүсэж байгаа хэрэг биш. Одоо ямар ч лээсэн ард нь байгаа маш олон эмнэлгийн ажилтнуудыг бас хийсэн үдийг хүртэл хийсэн үйл ажиллагааг нь үүсгэсэн хэрэг гэж бүгдээрээ одоо эдис эрэхтэн шилжүүлдэг эмчнэр бүгдээрээ дугаалгаа хүргэж байгаа. Тэгээ өөр нь Минжээ эмчийн хувьд бас өөрөө ингээд мэдслийн эмч хүн тэгээ иймэрхүү зүйлийг сонсоод ер нь яаж хүлээж авсан бэ? Чи ер нь бол нөгөө нэг одоо ийм эрхтэн шилжүүлэх хаалганд бас орж исэн зөндө туршлагатай ч тий. Тэр талаараа жоохон ярил юу гэж хүлээж авсан бэ? Яг одоо яг ижилхэн ингээд эмч хүн ийм асуудалд орчхоор одоо энэ залуу боловсон өвчний үед юу гэж харсан бэ? За мэдээж бол яг юу гэдэг эмчийн зүгээс бол ингээд за бач улуун эмчийн хувьд бол ингээд салбартаа хүндлэгддэг маш их хийсэн зүйлдээ одоо яг мэдслийн эмчнэрийн хувьд бол багш нь. Тэгтэл яг ингээд зүгээр ажиллаа хийж явж байгаад энэ хүн хүртэл ийм хэмжээний ял идэх байдлаа ингээд ийм доромж байдлаар тий хийсэн ажлаа бүгдийг нүгүсгүүлээд ингээд шоронд ороод тэгээ дээрэс нь өөрөө бас эрүүл мэндийн хувьд бол маш асар хүнд байдал байгаа. Бачлан эмч 12 онд зүрхний шигдээс олж исэн гэж байгаа. Тэгээ тэрнээс хойш ер нь бол сая шоронд орсныхоо дараагаар дахин шигдээс болоод 3 стенд тавиулаа тийм. Тэгээд зүрхний хүнд зэргийн дутагдалд орсон баа. Зүрхэн дөнгөж 30% ажиллагаатай. Тэгээд шоронд байж байгаа бас сүрьегийн халдвараа 2 уушиг битүү сүрьетэй. Тэгээд ер нь бол бас бач улаан эмчийн хувьд бол ингээд цааш шоронд байгаа дэвэл за шоронгоос гараад ч ер нь бол амь насны хувьд бол өөрөө маш дээсэн дөрөөн дээр байгаа гэж ойлгож болно. Би нэг ингээд яг юу гэдэг юм чихрийн шижинтэй тэд орчим насны тэдэн ингэж өвдөд одоо зүрхний хүнд зэргийн дутагдaltaй ийм сүрьетэй хүний одоо 1 жил амьдрах магадлал хэдвэ гэдгийг тооцоолж үзсэн. Гэтэл 50%-аас дээш гэж тооцоолж өгч байгаа жишээний. Тэгэхээр бач улаан эмчийн амь нас бол бас дээсэн дөрөөн дээр байгаа. Яг энэ хэрэг гарснаас хойш ингээд өөрт нь бас эрүүл мэндэд нь маш том сөрөг нөлөөнүүд гарсан. Одоо юу гэдэг бас намдгүй магадгүй бач улаан эмчийн амь насыг золиослж байгаад бид нэр ойлгох гээд байгаа юм уу? Одоо нас орсныхан дараа хичнээн одоо уучлалтгүйгаач эргэшгүй өөрчлөлтүүд аль хэзээ гарсан байгаа байхгүй. Одоо нэгэн зүрхний үйл ажиллагаа 30% дортлоо алдагдана гэдэг тэрийг буцааж сэргээх боломжгүй байдаг те. Бач улаан эмчтэй зүрх шилжүүлэн суулгах боломжгүй. Монгол оронд хийгддэг хаалгаа тэгээ сахарын диабеттэй олон жил өвцөн хүн бас тэмч тохиромжтой биш. Тэгэхээр яг энэ хэрэг магадгүй юу гэм ер нь дэлхийд дахинд зөрчлийн тухай хуулиар шийдэгдээд ийм том хэрэг сенсац дэгдээдэггүй байна ууг нь. Тэгтэл тийм хуулийн зохицуулгатай байд юм байна. Тэгтэл яг энэ хэрэгээс болоо бач улаан эмч өөрөө эрүүл мэндээрээ сэтгэл санаагаараа маш том хохироод дээрэс нь маш олон хүний амьнаа дагаад ирсэж байгаа. Одоо жилийн хугацаанд нэг ч амьгүй донор гарахгүй байхад донорын хүлээлгэнд 167 хүн нас орсон. Харамсалтай тоо баримт. Тэгэхээр энэ бол яалчгүй ганцхан бач улаан эмчийн асуудал биш гэдэг нь бас харагдаж байгаа. Тэгээд миний зүгээс бол яг энэ бүх болж байгаа үйл явдлыг харангууд яг ингээд яг бид нэр ингээд хичээгээд авах хэрэг байгаа юм уу те. Тэгээ магадгүй одоо нэг эмч бэлтгэгдэхэд 15 жилийн хугацааны 200 сая орчим төгрөгийн боловсролын эмч хүн эзэмшдэг. Тэгтэл тэр одоо юу гэдэг сурахад гаргасан зарлаа бол бид нэр хизээ цалингаараа нөхөж болж авдгөө. Ер нь бол хинч одоо орлого олох гэж цалин авах гэж ч юм уу эмч болтгоо авах гэж би хувьдаа боддог. Тэгээд одоо эмчнэрт бол яагаад хүн ингээд эмч байх таалагдаад эмч хийгээд байдیں۔ Тэгвэл эднэрт ингээд яг хүний амь аврах завшаан олддог. Яг тэр нь одоо нэг
privilege гэж ярьдэн штэ. Одоо хүний итгэлийг хүлээх тэр мэдрэмж их сайхан байдаг. Тэгээд юу гэдэг хүн дахиад нэг маргааш ихэд нас орчих байсан хүний дахиад нэг 20-30 жил амьдрах боломжийг олгосны дараагаар одоо нэг хүн өөрийнхөө хийсэн зүйлээр бахархах тэр мэдрэмж одоо эмчнэрийг эмнэлгийн салбарт ажилуулдаг болов гэж би боддог. Гэтэл яг тэр мэдрэмжийг бол энэ эмчнээс хулгайлсан үйл явдал болсон гэж бодож байгаа. Яг тэр үйлдэлээ хийсэн үү хийсэн. Одоо яг өөрийнхөө мэдэх чадахын хүрээнд ажиллаа зөв хийсэн үү хийсэн. Тэгтэл хамгийн адгийн муугаар цоллуулад өөрийнхөө амь насыг дэнжин тавиад тэгээд одоо ер нь аль бас л одоо мэс таслын эмчнэрийн донд яригддаг мэс таслын эмч тэтгэврт гартгүй гэдэг үг байдаг байхгүй. Тэгэхээр яг л тэр зүйл ингээд дахин давтагж байгааг харах бол надаа ингээ маш харамсалтай байна. Тэгээд яг энэ үйл явдлаас хойш би ер нь бас яг мэс заслын эмчийн карьераасаа төр зур завсарлага авъя гэж бодсон. Яг ганцхан би ч биш л дээ. Энд бол маш олон залуу эмчнэр ер нь иймэрхүү хандлагатай байгаа. Яг ингээд яагаад вэ гэхээр юу гэдэг нэгэнт үнэлэгдэхгүй. Тэгээ дээрэс нь одоо юу гэдэг иймж байх одоо сэтгэл санааны хувьд, эрүүл мэндийн хувьд, санхүүгийн хувьд маш том золиос шаарддаг. Эмч хүний ар гэр одоо үл тоомсорлох хүч хэрхийлэлт байнга автж идэг. Одоо гэр бүлтэй цаг зарцуулахгүй байж л тэр хүн чинь яг юу гэдэг тухайн хүний амь насыг аврах ажлуудад оролцож явдаг. Тэгээд хэдийгээр одоо Монгол орнд маш олон тооны эмч байдаг ч гэсэн яг хэрэгцээтэй нарийн мэрэгжлийн эмчнэр бас хангалттай байдаггүй. Одоо жишээлбэл хавдрын тусламж үйлчилгээ яагаад хавдар судлалын үндэсний төв дээр ингээд очрлоод ороод идэв яагаад одоо орон нутагт бүр ийм хангалттай хэмжээнд нутагшаагүй байгаа юм тий. Яг мэдээж энийг сайжруулах зөндөл арга хэмжээ авагдаж байгаа байх. Гэтэ Бачулан эмчид тохиолдсон хэрэг бол маш том ухралт гэдэг нь бол ойлгомжтой байгаа. Энэ бол өөр орнуудад тохиолдсон юм байна. Яг энэ цаг үед бас эмч байх хэрэгтэй юу гэдгээ бас одоо эмч бид нэр бодох хэрэгтэй байна гэж би бодож байгаа. Эцэст нь ийм асуудалд орж болт юм биш үү гэсэн нэг тийм айдстайгаар ажлаа цааш нь хийн гэсэн үг шүү дээ ер нь бол. Тэгээд хичнээн яг ном журмын дагуу хийсэн ч гэсэн шоронд хоригдох боломжтой байна гэдгийг бол ингээд харуулж байгаа байхгүй. Нэр хүндээ гутаанд оромжлуулад шоронд хоригдоод одоо өөрөө тэндээ амь насч ирсдэх боломжтой байна гэдгийг бол одоо эмнэлгийн салбарынхан бүгдээрээ бас харж байна. Тэгээд одоо би бодож байна л да. За энэ бүхнийг ард иргэд бүгдээрээ мэдэж авч яах гэдэг маань хэвлэлийн нэг ард иргэдэд тарааж байгаа тийм үү? Тэнгүүд энэ хэвлэлийн эрхчлөөгөө эдлэн гэсэн үгийн доор хүмүүсийг нэг тийш нь хитрхи их шууруулсны үндсэн дээр хүмүүс ч надаа нөгөө хэвлэлээр юу гарч ийн юу мэдээлж чинь тэрэнд ингээд итгээд явдаг хүмүүс бол эцэст нь ингээд ямар олон хүмүүс ард нь доноргүй амь насаа алдаад те ард нь гарах ингээд хохирлыг хин ч ингээд одоо хүний амь гэдэг чинь одоо үнэлгээгүй байдаг шүү дээ. Одоо хідээр үнэлэх тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр ард нь ямар их хохирол учирч гэнэ үү? Ар гэрийнхэн тэ найз нөхөд гээд айгүй олон хүнийг хамарсан юм айгүй том асуудал болцсон юм шиг л харагдаж байна л да. Тэгэхээр одоо энэ хэвлэлийн эрхчлөөгөө эдэлж байгаа хүмүүс маань яагаад ингээд тэр талыг нь юусаа харсангүй вэ? Яагаад ингээд хідэн одоо уулын одоо давааны цаатахыг гэдэг шиг одоо хідэн жилийн дараах зүйлийг ягаад харсангүй. Монголд магадгүй одоо энэ маань анх удаагийн тохиолдол болохоор зөвхөн одоо ийм чимлэгийн байгууллага, хууль шүүхийн байгууллага гэхээсээ илүү одоо энэ хэвлэл мэдээллийнхний хувьд ч гэсэн бас нэг тийм сануулга тохио болж байгаа юм болов. Тэр 160 амиа алдсан донор хүлээж исэн хүмүүс одоо хинээс амиа нэх юм бэ? Яг ингээд амиа нэхэд явъя гэхээр одоо хинээс нэх үү? Тэгэхээр тэр аюу том асуудал байгаа. Тийм тий яг энэ дээр яг хүмүүсийн хэлж байгаа зүйл юу байгаа вэ гэхээр одоо яг ингээд олон нийтийн хандлагыг энэ тэнд мэдээллүүдээр бичиж байгаа комент дээр одоо яахаараа заавал эд эрэхтэн хүнээс авах ёстой өөрсдийнхөө үр хүүхдээс авч болдгоо юм уу албатай биш тэгээд одоо юу гэдэг журмаараа ингээд байгалийн жамаараа үхэх ёстой бол бараг үхээч те тийм одоо харгас одоо хандлагууд ингээд улам газар авч болох үс санагдсан яагаад тэгэхээр хамгийн харамсалтай нь одоо хүн болгон юу гэдэг байгалийн жамаараа нас ордог те нас ордог бол дундаж наслалт 30 ч хүрэхгүй байсан. Тэгэхээр одоо яг анагаах ухааны салбар хөгжсөний дүнд л одоо бид нэр дундаж наслалт маань 70 80 хүрээд амьдралын чанарын сайжраад ингээд бид нэр яг үнэндээ юу гэдэг 30 настай хүн залуу хүн гэж хэлэх эрхтэй байгаа байхгүй. Тэгтэл юу гэдэг энэ хөгжил байгаагүй бол бүх юм жамаараа явдаг байсан бол 30 настай хүн бол одоо өнөө маргаашаа хүлээж байгаа үхтэл тийм байх
боломжтой байсан. Тэгэхээр би бас хүмүүсийг битгий ингэж муухайгаар хэлээсээ тий. Одоо донор болно гэдэг бол хэн болгонд олддгүй, нас орохтой донор болно гэдэг бол одоо буян гэж би хардаг. Одоо угаасаа ер нь бол одоо баг ер нь одоо ингээ хүн чинь нас орчихлаар өөрөө юу ч хийж чадхаа болно гэсэн үг шүү дээ. Тих биш. Өөрөө ямарваа нэг юм хийсэн гэсэн тийм байдлаар одоо дэлхийгээс ингээд буцлаа гэж бодоход тэр маань айгүй том одоо яг нөгөө зарим хүмүүс бол энийг нөгөө боломж утгаар нь хараад идэг л та. Ядаж тэгээд ч болтугай энэ төр гэсэн утгаар нь яриад идэг л та. Тэгэхээр чиний яриад байгаагүй юу? Тийм хэрвээ бид нэр одоо энэ opt-out системтэй буюу юу гэдэг opt-out систем гэдэг нь яадаг вэ гэхээр одоо хүмүүс жолооны үнэмлэхэн дээрээ ингээд хэрвээ би залгүй явдлаар нас ороод ингээд тархины өвхөл болчих юм бол намайг донор болгож болно гэсэн зөвшөөрлөө жолооны үнэмлэх авахтаа л хүчдэг. Тэгэнгүүт ингээд ийм ар гэрээс нь им зөвшөөрлж авахгүйгээр энэ хүн нас орол одоо юу гэдэг тархины өвхөлтэй боллоо боломж донор гэж үзвэл шууд автоматар донор болчихдээ. Тэгэхээр яг энэ систем яг мэдээж ар гэрийнхнээ энэтэй бас санал нийлэхгүй байж болно. Гэхдээ тухайн хүн амьд байгаа дээрээ шийдвэрээ өөрөө гаргацсан. Тийм. Тэгээд Монгол оронд болохоор яг одоогоор ар гэрээс нь зөвшөөрөл авдаг систем байгаа. Гэхдээ бас тухайн хүн өөрөө энэ шийдвэрийг гаргаж болно. Одоо Монголиа дээр бас донор болох хүсэлтэд явуулж болдог болсон юм лээ. Тийм. Тэгээд бас бачуулан эмчийн хэрэгээс хойш нэлээд олон хүмүүс донор болох хүсэлтэд явуулж эхэлж байгаа. Тэгэхээр яг ингээд сарын хажуугаар сайн гэх юм те энэ тохиолдол дээр уг нь бол сайнны хажуугаар сар гэдэг л дээ. Гэхдээ одоо донор олдохгүй хэцүү байгаа ч гэсэн бас нөгөө талаас бол хүмүүс бас донор олох хүсэлтэд явуулж эхэлсэн юм байна. Тэгээд юу гэдэг ар гэртээ энэ хэцүү шийдвэрийг үлдээхгүй тул бас тийм хизээ нэгэн цагт одоо надад золгүй явдал тохиолдлоо гэвэл би донор олмоор байна гэвэл Монголиа дээр бол бас энэ хүсэлтэд явуул болдог болсон юм байна. Одоо зүгээр миний бодлоор шүү. Одоо ингээд бачуулан эмч чи эрүүгийн хэрэгээр яллагдчихад байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт энэ хүн хэрэгцээ тэр 15-ын 3 гэсэн заалтыг хэрэгцээ тухайн хүний одоо за зөвшөөрлийг нь авсан мөртлөө ямар нэг байдлаар одоо эд эрхтнийг нь хэрвээ зарчихсан байсан бол эрүүгийн хэрэг үүсээ явчих чинь нөгөө эд эрхтэн одоо худалдаалсан гэдэг утгаараа энэ дээр бол эрүүгийн хэрэг үүсч болж байгаа байхгүй. Тэнгүүт ямар ч тийм нөгөө нэг одоо алдаа энэ төр байхгүй. Одоо тэр чинь цагдаагийн байгууллага тэр 8-9 сар одоо шүүж үзэж байхдаа энэ хүн үнэхээр ингээд ашиг сонирхлын үүднээс ингээд эрхтнийг нь илүү авцсан байна уу гэд. Тэгсэн бол энэ хүн дээр ингээд эрүү үүсэх нь зүг байгаа байхгүй. Тэгээ ямар сайндаа ингээд одоо ийм өнөөдөр одоо энэ гарцсан байгаа ийм тохиолдол болохоор ингээд айл талдаа урт нь тохиолдож байгаагүй. Одоо хууль шүүхийн байгууллага ч гэсэн анхны удаалын юм шүүх хурал шүүгээ сууж байгаа тийм үү. Тэнгүүт эмнэлгийн байгууллага дээр ч гэсэн одоо энэ бачуулан эмчээр одоо орцсон байгаа энэ хэрэг болохоор бас Монголд анхны удаа тийм үү. Чи түрүү ярьжсэн бүр дэлхийд анх удаа ийм зүгээр одоо ажиллааг явж исэн эмчтэр эрүүгийн хэрэг үүсгээд эд эрхтэн зөвшөөрлөгөө авсан болоо явцсан гэдэг. Тэгээд ийм дээрээ тулсан нь одоо нэг миний бодлоор одоо зүгээр ер нь тэр 15-ын 3 гэдэг заалт анханасаа анхан шатны одоо хамгийн ихний шүүх хурал дээр л заалт нь буруу ороод ирсэн. Тэгээд тэрийг ерөөсөө ингээд нөгөө амьгуу донор гэж юугдаг гэдэг тодорхойлолтоо сайн ойлгоогүйгээр шууд 15-ын 3-аараа яллаа явцсан. Тэгээ би бас гайхаад ингээд прокурор хүн ялангуяа тэрийг бүр амар сайн мэдчихэмээр одоо хохирогчийн талын өмгөөлөгчтэй тэгэнгүүт одоо бачуулан эмчийн ч гэсэн бачуулан эмч өмгөөлөгч нь тэрийгэ тайлбарлаад байгаа хгүй энэ ингээд заалт нь биш байна. Ийм заалтаар биш энэ одоо донорын тухай хууль гэж байгаа, эрүүгийн хууль гэж байгаа. Тэгэнгүүт заалтаа ингээд одоо яаж тэр ингээд амар сайн тайлбарлалцсан байхгүй. Гэхдээ тэрийг нүс авч эхэлцэг байгуу сайн. Гэхдээ энэ дээр нэг одоо сонин зүйл нь юу вэ гэхээр одоо ар гэрийнх нь бол манай охины зүрх ингээ 21 цаг хэдэн минуттай лээ зогссон. 21:57. Тийм тэр үед тэр болтол амьд байсан. Тэгсэн амьд байж яхад нь зүрхийн ингээ хүчээр зогсоогоод эд эрхтнийг авцсан гэж бол одоо энэ шүүгцгийн мен дээр байгаа ялах дүгнэлт дээр мэдүүлэг өгсөн байсан. Тэгтэл одоо яг тухайн хүнийг хизээ нас орсон гэж үзгийн те. Тэгээд яг энэ мэдээллийг ар гэрт өгөх бас зөв юм уу? Энэ үнэ нас орсны найл 24 цагийн өмнө бол тодорхойлцсон байсан шүү дээ. Тэгтэл тэр нас орсон цаг нь байхгүй юм уу? Тийм тэрийг болохоор нөгөө эрүүл мэндийн яамны хүн 21 цаг 57 минут гэж явуулсан байсан гэж байгаа. Тэгснээ за тэгээд бичингүүт нь за одоо ингээд ороод салхаас гүцэтгэх юм байна гэж ботсон чинь үүрээр 4 цагаас одоо орж ирээрээ гэхлээр тэр хооронд юу болсон бэ гэд одоо нөгөө ар гэрийнх нь тэгээд байгаа байхгүй. Энэ хооронд юу болсон бэ? Тэрнээс
гадна нөгөө нэг биеийг нь одоо ингээд яг одоо эд эс эргэтэн авч явахдаа үдээсний машинаар үдцэн гээд айгүй олон удаа тэрийгэ дуртцсан. Тэр нь ингээд айгүй эмзэг ингээд туссан юм шиг тухайн одоо нөгөө нэг ар гэрийнхэн. Тэгээ би тэрийг бас асууя гэж бодоод мэдээж яг ингээд бичгийн үдээсний машинаар үднэ гэж угаасаа байхгүй. Тэр чинь ингээд эмнэлгийн юмар ингээд үдэхтэй. Эмнэлгийн л юм үдээс шиг ингээд үддэг машин байдаг үстэй. Тэр нь одоо яг ямар учиртай юм бол одоо юу гэдэг гол нь одоо нэг зүсэл авсан бол тэнд шарах үүснэ. Тэр бол анх ерөөсөө зүсээгүй юм шиг болохгүй. Тэр нөөнийг автомат одоо юм үдэгч, арьс үдэгч гэж бид нэрлэдэг. Одоо өндөр өртөгтэй хаалгааны нэг багжуудын нэг арьс үдэгчийн нэг давуу тал нь одоо хурдан хугацаанд арьсыг ингээд маш гоё тэгшгэн нийлүүлж өгдөг. Яг шархны ирэмгийг нийлүүлдгээрээ бол ингээд айгуу сайн тэгртэй тэргөө ингээд утсаар ойсон байсан ч тэр хүнд бас л утас үлдэнтэй. Тэгэхээр яг тухайн хүний харах үнцэг л ах л та. Тийм уг нь бол эмнэлгийн зүгээс л өөртөө байгаа хамгийн чанартай, үнэтэй арьсыг хамгийн сайн нийлүүлдэг, богино хугацаанд үр дүнтэй нийлүүлдэг зүйлээ хэрэгэлсэн үү хэрэгэлсэн. Тэгтэл магадгүй хүлээлт нь ямар байсан бэ гэдгээс бас энэ харагдаж байгаа болов уу гэж бодож байна. Шүрмэс авагдахад нөгөө ийм их хэд ирэх одоо юу гэдэг том шүрмэс хэсгүүд одоо бэхлэгж байгаа хэсгтэйгээ авагддаг гэдгээ сайн ойлгоогүй байснаас энэ имзэглэлтэй сэтгэлийн завиураас үүссэн болов уу гэж таамаглаж байна. Тэгээд мэдээж гэр бүлийн одоо гишүүнээ алдсан хүмүүс бол тийм зүйл харах тий байн харж байгаа хүмүүс биш ч анхны удаа л тэгж харж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь бүр амар юм цочрол өгцөн болов. Тэр нь ингээд сэтгэлд нь айгу тод үлдсэн байсан болов гэж хэлсэн. Ямар сандаа ингээд тэр ар гэрийнхнийхэн зүгээс ирж мэдээлэл өгч байгаа хүн тэр үдээсний юугаар ингэдсэн байсан төмөр утсаар ингэ үдцэн байсан гэдгийг айгүй олон дурдсан мөлий. Тэр айгүй хүнд бас туссан юм шиг үлээ. Тэг ер нь бол ингээд нөгөө мэдгүй штэ одоо чи ингээд тайлбарлаад өгч байгаа штэ. Ингээд тийм байдаг юм аа, эмнэлгийн юм байт юм аа. Түнс шингээл зүгээр бичгийн одоо үдээсний машин шиг тийм зүйл биш байдаг бахан. Энэ хэргийг одоо уншиж байгаа хавцад бас харсан чинь мэдээлэл харсан чинь одоо ингээд Монгол улсын хувьд бол ингээд энэ донорын тухай хууль гэдэг маань өөрөө нутагшаагүй ерөөсө байгаа юм байна. Ер нь бол 2002 онд анх ингээ батлагдсан заяа. Тэнгүүтээ 3 удаа шинжилэлт хийгдээд тэгээ 22 онд болохоор хамгийн сүүлдчтэй 22 онд хуулийн 2хан залтыг нь жижигхэн өөрчилсөн. Тэр нь магадгүй одоо энэ Батчулуун эмчийн одоо яг энэ яригдж байгаа энэ хэрэгээс хойш бас нэлээд дотроо задаргаатай өөрчлөгдөх хэрэгтэй юм болов уу гэж ер нь бол ботсон. Тэгээд яг энэ дээр бас нэг процесс нэлээд сайн сайжрахгүй бол бас ямар алдаа гарч болохыг бид нэр харлаа. Тэгээд одоо ар гэрт магадгүй ингээд зүрх зогссон цагийг угаасаа л тэр чин эд эрэхтэн авагдана гэдэг нь зөвшөөрөгдсөн. Эд эрэхтэн авахын өмнөхөн аппаратыг салгаад зүрхийн зогсоодог. Тэгтэл хэрвээ юу гэдэг өөрөөр нь зүрхийн зогсохыг хүлээн гэвэл тэр эд эрэхтэн авагдахгүй. Хэрвээ тэрийг хүлээж исэн бол эд эрэхтний өгөхгүйгээ зөвшөөрөл өгөхгүй байх ёстой байсан болов. Тэгэхээр гинт ийм хүнд уй гашуу тохиолдож байгаа хүний сэтгэл санаа бас ямар байхыг бид нэр хэлж мэдэхгүй. Ямар ч лсэн яг энэ дээр заавал ингэж ар гэрийг ингэж зовоогоол те ингээл зөвшөөрөл заавал ингээд нас орсныхан дараа ингээд хэдхэн цагийн дотор өгөөч гэдэг дарамтыг бууруулахын тулд магадгүй хүмүүс илүү олон хүмүүс одоо ийм Монголиагаараа донор болох хүсэлтийн зөвшөөрлөө бүглүүл дээр байх. Бид нар ч гэсэн яагаад опт аут системтэй болж болохгүй гэж те. Хэрвээ энэ систем байвал бол ар гэрт ирэх дарамт бол хамаагүй багасах юм байна. Бас яг донор авагдж байгаа процессын өмнөхөн зүрх зогсоож байгаа мэдээллийг яагаад заавал ар гэрт өгөх ёстой вэ те. Тэр мэдээж одоо нэг буруу ойлголт үүсэх бас үндсэн шалтгаан болж те. Нас орсон гэдгийг 24 цагийн өмнө мэдэгдээд тахад зүрхэн цохилж исэн учраас амьдаа гэсэн найдвар энэ үйл ойлголцол үүсэх боломж бас энэ донд одоо нэг цоорхоо байгаа те. Тэгээд яг нас орсныг хизээ гэж тодорхойлох яг нөгөө манай Монгол орн их шашин шүтлэгтэй орн одоо алтан хайрцагны яг хэдэн цагт нас орсон бэ гэдэг мэдээлэл хэрэг болдог учраас тэрэнд нь зориулаад өгдөг гэж болох ба. Тэгэхээр бас магадгүй энэ тал дээр бас нэлийн сайн бодолцож шийдвэр гаргуул одоо хин хиндээ хүндэтгэлтэй тэгээ дараагийн алдаа эрсдлүүд багасах болов гэж бодож байна. Тэгээд энэ ар гэр зөвшөөрлөө өгж явах үед ингээд 4 эмнэлгийн мэрэгжилтэн одоо тэр зариг цэгийн мен дээр тавигдсан тэр зөвшөөрлийн хуудсан дээр 4 эмнэлгийн мэрэгжилтэн тархины өвхөлтэйг нь батлаад одоо 2 удаагийн үзлэг шинжилгээ хийгээд ингээд батлаа гарын үсэг зурцсан. Тэгээд илэг бүр шүрмэс авагдана гэдгийг зөвшөөрөөд одоо амьгуу донороос энэ авагдаж байна гэдгийг зөвшөөрөөд ар гэрийн 3 хүн зурцсан байжгаад бас яагаад
одоо witness statement гэдэг штэ одоо нөгөө мэдүүлэг тийм өөрчлөгдөж амьд байсан бол одоо нас орсон байна гэдгийг зөвшөөрсний дараа ардаас нь яагаад тэр өөрчлөгдсөн бэ те тэр бас их сонирхолтой санагдсан. Тэгээ үнэхээр юу гэдэг ингээ шоконд орсон байснаасаа болоод нас орсон гэж хэлснийг одоо ойлгоогүй юм уу? Эсвэл миний бодлоор зүгээр юу л гэж бодсон би одоо нөгөө амьгуу донор гэж хэлээд байгаа шүү дээ. Тэр нь тархины өвчлөлттэйг амьгуу донор гэж хэлдгийг л ойлгоогүй юм болов уу гэж би бодсон. Тэгээ бас магадгүй нөгөө яг тархины өвхөл болон комын байдал хоёр хоорондоо их андуурагдаад ах шиг байсан. Яа тэгэхээр комын байдалд байгаа хүн бол одоо хэдэн жил ч хамаагүй ингээл комын байдалтай байж байгаа хизээний өдөр сэргээд ирж болдог. Одоо яг тийм найдлага магадгүй тэгээд исэн юм болов. Тэгтэл тархины өвхөл комын байдал хоёр маш том ялгаатай. Комонд байгаа хүнээс идэрхтэн авагддаггүй. Яа гэвэл тэр хүн тархины үйл ажиллагаа байгаад байгаа учраас одоо амьсгалын аппаратанда байгаа л. Тэгэхээр нөгөө яг тархины өвхөлгээ батлагдсан бол тэр хүн бол одоо яг энэ аппаратанд байхдаа хідэн цаг амьд байхыг мэдгүй ямар ч лээс үйл ажиллагаа доголдоод тэр хүн бол явандаа зүрхэн зогсно. Гэхдээ гол нь нөгөө нэг удах тусам бол донор болох боломжоо алддаг учраас цааш тийм юм да. Тэгээ айгүй бас айгүй харамсалтай хэрэг болчихжээ ер нь. Өнөөдөр яригдж байгаа сэдвийн хүрээнд бол одоо Монголын хэвлэл мэдээллийнхэн маш олон талын мэдээлэл бэлдэж байршуулсан байсан. Тэгээ салбарын одоо эмчнэрийн яриа бас одоо хаасаагүй байлээ. Яриа өгч хэвлэлийн баг хурал хүртэл одоо хүмүүс хийсэн байлээ. Хүн болгон баг одоо өөрийнхөө анх сонсснороо хүлээж авч энэ хэрэг дээр үзэл бодлоо илэрхийлж байгаа юм шиг харагдсан. Ер нь бол ингээд хүмүүс бол яг ингээл ерөөсөл хоёр хуваагдсан баа. Нэг нь болохоор ингээд одоо эмчийг буруутгасан, нөгөө хэсэг нь болохоор ар гэрийг нь буруутгасан. Ялангуяа тэр нөгөө нэг даатгал төлдөггүй байсан болохоор улсаас ямар ч одоо нөгөө мөнгө олгодоггүй энэ төр гэсэн дээр нэлээд том асуудал үүссэн юм шиг хүмүүсийн одоо нэг яриад байгаа зүйл нь тийм байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдрийн подкастаар Минжээ Амжилт хоёр ямар тач та маш их шуугсан хэргийн талаар сонсогчдоо хүргэлээ. Амиа алдсан эмэгтэй ар гэрийнхэнд бас гүн эмгэнэлт хоёрын зүгээс илэрхийлээ. Мөн Батчулуун эмчийн хувьд ч гэсэн одоо маш харамсалтай байдлаар ингээд хэрэгт холбогдож ял авсан байгаа явдал нь одоо хуулийн хүрээнд үнэн зөв шийдэгдэж цаашдаа Монголын маань донорын тухай хууль улам сайжраад явах хаа гэж найдаж байна. Тэгээд миний одоо нөгөө харсан зүйл нь юу гэхээр одоо нөгөө эрүүл мэндийн салбарын хүмүүс яриа өгсөн байгаа шүү дээ. Тэд нар болохоор ингээд яг хэдэн өвчтөд ирж гин үү яг хідэн ингээд амнасаа алдаа донороо хүлээж чадлах уу ингээд өнгөрч гин үгээд бүгдээр нь мэдж байгаа шүү дээ. Тэгээ тэр бүхнийг хараад юу гэж ойлгосон гэхээр яг энэ салбар дээр одоо нөгөө мэрэгчлэтнүүд айгүй цөөхөн байдаг гэж харагдлаа. Хэрэгцээ нь маш их байгаад байдаг боловч нөгөө ажиллах хүч маань айгүй бага гэж бол харагдсан. Тэрэн дээр юу гэж боддог юм жимж. За яг ер нь бол эрэгтэй шилжүүлэх мис засал бол зөвхөн мис засал бас байдаггүй. Мис засал төвөгтэйгэн дээр дараах мис заслын дараах менежмент нь бас маш цогц төвөгтэй, хүндрэл ихтэй. Тэгээд маш олон хүний баг бүрэлдэхүүн маш том нөөцтэй эмнэлгүүдлийн эмчилгээ хийх боломжтой байдаг. Гэхдээ уг нь бол Монгол оронд бол маш хурдцтай хөгжиж байгаа. Одоо улсын нэгдүгээр төвийн эмнэлэг шилжүүлж исэн бол дараагаар нь хадар судлалын үндэсний төв шилжүүлсэн. Одоо хоёрдугаар эмнэлэг бас эхний илгээ шилжүүлэн суулгасан байна. Тэгээд одоо дараагийн эдис эрхтнүүд шилжүүлдэг болоод ер нь бол ийм 3 сая хүн амтай улсад бол бид нар бас маш сайн маш олон тооны энэ хаалгаа хийж чадчихад бол бас бахархууштай байгаа. Ер нь бол айгүй хурдцтай л хөгжөөд байгаа юм байна. Уг нь бол гэхдээ одоо ер нь нэлээд одоо бол зогсон байдалд орох ирсэн гэдээ болж идэв. Одоо яг энэс хамаарат юу гэдэг одоо илгээ солиулах гадагшаа явдаг буцаад өмнө нь бол ингээл илгээ солиулах шаардлагатай боллоо 200 сая төгрөг хэрэгтэй 400 сая төгрөг хэрэгтэй хандив цуглуулж ингээл фейсбүүкээр ч явдаг байсан хандивын тоглолч маш их хийгддэг байсан те хүмүүс зориулж тэгтэл сүүлийн үед тийх ямар шаардлагагүй болсон яа гэвэл Монгол оронд нутагшсан Монгол орнд нэр амар багассан шүү дээ хангалттай туршлагатай болцсон. Тэгтэл ингээд одоо яг энэ үйл явдлын дараа бараг буцаад тэр байдал руугаа орохыг хүсээд байгаа юм уу тэр бидний хүсэж байгаа үйл юм тийм. Тэгээд яг эрүүл мэндийн хөгжлийн төвийн өгсөн мэдээллээр болохоор яг энэ 19 оноос хойш одоо эргэтэн шилжүүлэн суулгах хаалгаа Монгол оронд ингээд нутагшсны дараагаар нийтдээ ямар бид нар 45 тэрбум төгрөг гадагшаа урсгаас бол сэргийлж чадсан юм байна. Том тоо тий. За ингээд бит хоёрын бэлдсэн өнөөдрийн подкаст маань өндөрлөх тишээгээ хандж байна. Ер нь бол аль аль талын ар гэрийн хүмүүс подкастыг маань сонсож магадгүй учраас сонсогч
сонсогчд маань комент хэсэгт соёлтой боловсон байдлаар сэтгэлдээ үлдээгээрэй гэж чин сэтгэлээсээ хүсмээр байна. За өнөөдрийн дугаарт маань цаг зав гаргаж ирсэн Минжээ эмчтэй маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Дараагийн дугаараараа судахгүй уулзнаа гэж найдаж байна. За ингэж хэдүүлээ дараагийн хагасаа өдөр шинэ дугаараараа эргээд уулзъя. Бүгдээ амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баяр таа. Баяр таа.